энэ удаагийн зээлийг бол үндсэн одоо бидний нөгөө энэ хөтөлбөрийн 5 зорилт гэж яриад байгаагийн үндсэн 3 зорилт нь уу мал аж ахуй үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл гэсэн ийм 3 үйлдвэрлэл зориулсан зориултаар зээлийг гаргаж байгаа. Тэгэхээр нийтдээ бол яг энэ удаагийн арга хэмжээнд дээр бид одоо арилжааны 10 банктай гэрээ байгуулад 27 арга хэмжээг ингэж санхүүжүүлэхээр гэрээ байгуулсан. Тухайлх юм бол түрүүн таны асуугаад байгаа тэр хүнсний ямар үйлдвэрлэл дээр одоо бид хөрөнгө оруулалт хийх вэ гэвэл тухайлх юм бол бид хуурай сүгээ одоо импортоор аваад байгаа жилд. Одоо ч нэг жилдээ 5000 орчим тонн хуурай сүг бол импортоор авж байна. Тэгэхээр энэ Шингэсрүүд одоо шилжүүлэх юм бол 50 сая литр орчим сүг импортоор аваад байгаа. Тэгэхээр одоо манай сүүний үйлдвэрүүд нэлээд хүчин чадал нэмэгдсэн, хэд хэдэн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа бас чигдэрсэн байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрүүд дээр хуурай сүний одоо технологийн шинжилгээ хийх, шугамаа байгуулах гэдэг энийгээ дотооддоо үйлдвэрлэдэг болыг гих жишээний дээрээс нь бидний хүүхдийн хоол тэжээлтэй холбоотой хүүхдийн тэр алимны нугаш гэдэг юм уу бусад одоо хүүхдийн сүү үйлдвэрлэлтэй холбоотой нэлээд дутмаг асуудлууд байгаа. Эдгээр одоо бид 70 гаруй сая малтай дотооддоо одоо малын тоо хангалттай гэдэг чинь сүүтэй холбоотой асуудал бол нэлээд дутмаг байгаа учраас сүү сүм бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг дотооддоо үйлдвэрлэх болыг бүрэн үйлдвэрлэдэг болыг гэсэн. Гэх мэтлэн ийм одоо арга хэмжээнүүд төр хөрөнгө оруулалтын зээлүүдийг гаргаж байгаа. Ер нь бол зээл маань эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын гэсэн хоёр үндсэн зориултаар явж байгаа.